За миний эсээ болохоор яг ард иргэдэн яг ингээ үндсэн хуультай захирагдах хэрэгтэй. Яг тэгжээж буцаагаад ард иргэд бид нарыг буцаагаад үндсэн хууль маань өөрөө хамгаалж байна. Тэгээд үндсэн хууль маань яг зөв тавигдсан байна уу гэдгээ өөртөө шүүгээд өөртөө яг тэрэн дээрээ шүүмж хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд миний эсэний хувьд болохоор би яг зөвхөн үндсэн хууль төр засгийн Монгол улсынхаа төлөө байгаад байхгүй байх ер нь бол хангалтгүй. Ард иргэд нь хариуцлагатай байх хэрэгтэй, үндсэн хуультай захирагдах байх хэрэгтэй, зөв иргэн байх хэрэгтэй. Тэгжээж улс орн маань дэлхийн нийтэд гарч явна л гэж ойлгож байгаа. Монгол улс болохоор яг байгалийнхаа баялагаар нэлээд дээгүүр ордог дэлхийн нийтэд. Тэгээд нэлээд их байгалийн баялагтай түүнийг яг нөхөн сэргээж чадахгүй буцаагаад ашиглаж байгаа хэрнээ буцаагаад яг нөхөн сэргээлээ хийж чадж гин үү гэдэгт ард иргэд нь юу тавих хэрэгтэй, шалгуур тавих хэрэгтэй. Тэгээд түүндээ захирагдаад ард иргэд төрдөө итгэхийн тулд мэдээж төр засаг нэхлээд ил тод тийм авилгалгүй байх нь зөв гэж ойлгодог. Тэгснээрээ яг үйл ойлголцол гэдэг юм үүсгүйгээр төр засаг нь яг хамтдаа хөгжин цэцгэлэх боломжтой гэж ойлгоцсон дүгнэлтэнд хүрсэн. За зөвхөн одоо ингээ хариуцлага гэдэг чинь зөвхөн томчууд тэгээд эрх мэдэлтнүүд тэг шийдээд өөртөө гаргаад тэрэндээ өөртөө захирагдана гэсэн үг ш. Хүүхдүүд ч гэсэн дуу хоолойгоо хүргээд их орныхоо төлөө өөртөөхөө амьдрмаар байгаа тэр ирээдүг бүтээхийн тулд яг ямар байгаасаа гэж хүсэж байгаа нь тэрүүгээ багаасаа л өөртөө яриад өөртөө зөв төлөвшөөд улс орноо ирээдүйд аваад явах өөрийнхөө хүрээлэнг бий болгож иж өөртөө л зөв яг багаасаа байгаль ихтэлгий төр засаг хуулиндаа захирагдах хэрэгтэй гэж боддог. Ойлгож түүнийг илүү их таньж мэдэх хэрэгтэй гэж